dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. I gotta let you know where I come from. Сайн мэцхан үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа 31 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдрийн баазар нэвтрүүлгээ бид азар гэхүү дорнод бүсээс эхлүүлэх нэ. Тэгэхээр хоёулаа нэг амар тайван өнөөдрийг эхлүүлээ да тийм. Яриач байгаа хүмүүсийг үзүүлж байгаа шүү дээ. Гүү ахаа. За New York Knicks Cleveland Cavaliers-ийн цувралын 3 дахь тоглолтыг хамгийн ихэнд сонирхцгоё. Тэгээд шүүрцээр байгаад ямар тач юу басныг үзэгчд маань мэдж байгаа. Тэгээ энэ цувралын бүх тоглолтуудын хоорондоо ижилхэн хэмнэлтэй, ижилхэн төсtöөл болоод байна тийм. Cavs нэг гоё өрсөлдөөнийг сайн үзүүлж чадсангүй юу? Эхний тоглолтод нөгөө нэг цуврал эхний тоглолтод бид нар ч өөрсдөө 22 оноор хожиж байгаа хожигддаг. Тэрэн дээр ер нь цуврал гэж хэрэгцээ. Тэрийг мэдчихж өөрөө л хэлэх шиг болно лээ. Сэгсэнгүй шүү сэтгэл зүй тийм. Сэргсэнгүй шүү дээ тийм. Тэр ч амар хожигдлолтой байгаа юм байна. Уул нэг зурлын нэг тоглолтод нэг тайлбар сууж гэсэн чинь тэгээд хуваар хөрсг. Уул гейм 5 дээр өөртөөс тийм. Тэгсэн чинь одоо 4 дээр дуусчихлаа шүү дээ. Тэгээ одоо нэг юу ч юм тэгээд уул нэг Cavs талбай дээр сайн тоглосон тэгээд дэрж байхгүй байна тийм. Талбай дээр ер нь нэг ийм юм те. Юм ингээд яаж явсан явж байгаад тооцоолоос нэг хол зүрхгүй юм те. Энэ үлрэлчүүд нөө Бостон гимтэл багууд асуудалтай гэж яхад Нью-Йорк Никс л үлрэлийн ихэнд финалд гэрн хамгийн өндөр магадaltaй, дорндоос финалд хамгийн өндөр магадaltaй баг байсан. Дундуур нь яг өөрөөсөө нэг үлрэл нь янз бүр дээшээ доош өгсөж уруудсан онц. Айгуу тийм орон гарan байсан тийм. Орон гарan үлрэлд бол тэгээд нэг яриас гарцсан байжгаад тэгээд явсараар гараад ирэхлээ. Хамгийн тэмцээн дээр ямар амар байлаа та. Авраг боллоо. Тэгээд тэрнээс хойш унсан шүү дээ. Амар муу тоглож ирсэн. Тэглэж байгаа цай үлрэлийн төгсгөлөө бол үнэхээр сайн хийгээд. Плей-оффт бол бүр өөр баг болоо. Атлантад 2 хожигдтол бүр сэргчлээ тийм. Тэр бас айгүй сонд тоглосон шүү дээ. Яг тэр 2 хожигдлын араас угаасаа Брансон яг хэлж ирсэн. Одоо бараг дугаар болгон дээр л ярьж ин дөө тэрийг. Энэ бол биднэрт маш хэрэгтэй хожигдлууд боллоо. Энэ цуврал ингээд сунж байгаа нь биднэрт хэрэгтэй гэж хэлээл байсан. Тэгээд харагдлаа. Чи 3. Тэгэж хэлснээсээ хойш 11 дараалал. 11 дараалал. Нэг ч хожигдсон юм. Тэр чинь бас түүхэн амьд нэмжил болчихсон. Тэгээ яг зөв тоглолтоос гадна Нью-Йоркийн фэнүүд бүр амар хэлээ тий. Нью-Йорк хотод бүр үнэхээр одоо цангаж байгаа шүү финалаар. Энэ тоглолт тэгээ дөрөвт тоглолт аль аль нь үзэгчдийн тасалбарын хуваар л 60-40 байсан байл шүү дээ. 40% нь Нью-Йоркийн фэнүүд очсон байл шүү дээ. Мөнгөөр зодоод хотлоод авсан юм шүү дээ. Тэгээ тэр гадаа байгаа тэр нэг одоо Madison Square Garden гадаа нэг баярлж байгаа тэгээд ярьж байгаа тий. Брансон миний аамаа гэж. Брансон миний аамаа тий. Гоё үнэхээр хүчтэй фэнтэй баг л да Нью-Йорк хэвд бол яг Жигсэн фэнүүд л дээ. Амар фэнтэй баг. Финал бас гоё. Ямар ч багийн тал одоо суперод Нью-Йоркийн талбайд очиж гялдсан тоглолт үзүүлэх нь л их онцлогдож ярьдаг шүү дээ. Одоо MSG-гийн рекорд гэдэг нэг юм яваад идэг шүү дээ. Madison Square Garden-д очиж өндөр оноо авч тэр онооны рекордыг шинжилэн тогтооно гэдэг чинь өөрөө амар үзүүлэлт. Тэгэхэд гол нь эсрэг багийн тоглогч тэр рекордыг эзэмшиж явах хүртэл Нью-Йоркийн фэнүүд босч алга ташдаг байхгүй. Тэгээ Никс түүхэн дээр 77 78 онд дөрүүлсэн санагдаж байна тийм. Тэрнээс хойш ерөөсөө тэгээд дөрүүлээгүй. 70 78 хаа. Биш ээ. 73 дөрвөлжлөө. 73 мөр баха. Нилээ ихтэй. 2 дөрүүлсэн байна тийм. Гаас нь төрөөгөө байсан. 73 баха. Тэгээ тэрнээс хойш 99 онд финалд гарсан. 95 онд бас финалд гарсан. Найзууд цувралын үеэр л ямарчсан финалд гэж байгаа нэг. Тий. 99 онд ч тэгээд азгүй Патрик Юнгийг гимтчихдэг байхгүй. Финал тоглоогүй шүү дээ. Багийн лидер нь. 95 онд Хьюстонд. Тий. За 51 харж байгаа юм. Шамт гэж залуу ерөөсөө энэ тоглолтын төгсгөлийг ингээл тавьчихсан. Айгуу сонирхолтой болсон л дээ. Ер нь тэгэл илүү хэсрэг бол тий. Үнэхээр илүү багийн товчлоо. Өнгөрсөн 7 хоногт уг нь Кливленд нэг гэртээ очиод бас 2 хожижуул хожичхоор доо гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэгээ тим юм болсонгүй.
Тэгээ болоогүй шалтгаан нь юу вэ гингоч надад бол 100% хамгаалтын асар их Тийм. зөрүүтэй хоёр багш гэж санагдлаа. Хамгаалтын асар том зэрэг байгаа. Одоо ингээл ерөөсө бүх үзүүлэлтээр ингээл илүү баг Нью-Йорк байсан баг. Хурдан довтлооны оноо бөмбөг илүү алдуулсан. Тэгээд бөмбөг хамгаалсан. Султай баг нь тэгээ сэтгэл зүгээр ялагч бүр байхгүй болчихсон тийм. Тэгэл ерөөсө Джеймс Харден өөрийгөө дахин нэг удаа нотлоо харуулсан л цуврал болчихлоо шүү дээ. Одоо яах вэ? Угийн хамгаалт мó тэгээ нөгөө нас нэмэгдчихэр чинь тэгээ боломжгүй болчихж байгаа. Тэгээ энэ лидерүүдийн зөрүү бас байна л да. Одоо нөгөө талд Брансон цалингаа хүртэл хасаад яаж багаа аврах төрөг чинь. Тэгээ гурт оноо мичил ер нь яг багийн нэг байхад тохиромжтой хүн юм уу биш юм уу? Тийм асуулт. Тэгж тийм юм заавал яригдах хэвээр. Тэгээ Джеймс Харден ч гэсэн яг үнэндээ багийн номер 2 шиг ч байж чадсан. Оноо мишлиг яагаад ингэж ярьж байгааг бол яг эцсийн мөчт нөө алга болчихсон. Алга болоод. Брансон бол эцсийн мөчт бөмбөгтэйгээ ингээд шийдвэр гаргаад. Угаасаа одоо тэрийг мэдчихсэн учраас эцсийн мөчт ингээ байх тий Хардныг авчирсан байхгүй юу? Төгсгөлийн хийгээд өгөөч ээ гэд. Хардныг хийдэг юм уу? Гэсэн чи харин тэр төгсгөл дээр нь очингод нөгөө Харден маань алга болчиход идэг дахиад. Хардны карьер чи бас нэг тийм шүү дээ. Тий. Бас алга болдог карьертэй тийм. Тэгээ Харден ч карьерт анхудаа плей-оффт шүүрдүүлсэн. Тий, уг нь хөрхий бас шүрдүүлдгүүл юм байлээ. Уг нь юм л үдэж जैन даа гэж насны төгсгөлд одоо. Дөрөвд тоглолтын шууд харъя да. Сурлалын дөрөвд тоглолт нь Хизээж гарсан тоглолт бас нэлээд мартсан байх шүү. би тайлбарлсан санагдаад байна. Хоёр дахьд боллоо. Тийм шүү дээ. Хоёр дахьд болсон шүү дээ. Тэгээ яг хуу 3 тгээс эргэж ирэх боломжгүй нь ч тодорхой болсон байсан. Ядаж нэг хожил тий. Нэг хожлоо авах уугүй юу гэдэг тоглолт шүү дээ. Конференцийн аваад байна шүү дээ. Манай Лекс бол яг 3-0-оор хожиж байгаа чинь 4 дээр бас үзээ өстэй. Тий, ер нь үзээ гаргасан бас тий. Эцсийн бүрд мөчөртөлсөн. Гэсэн чинь эн чинь болвол бурхан минь ээ. Үзчихгүй л шүү дээ. Эхнээсээ ерөөсөө дээ яаж яхад Нью-Йорк бүр амар шидсэн юм аа. Энэ давталгаануудын ерөөсөө бүр зогсоохын аргагүй болсон. Тий, каст гэхдээ одоо улиралд ингэж муу шийдлүү. Энэ цувралын турш бүх тоглолтууд дээрээ бүр маш муу юм уу шийдсэн. Тэгэл нөгөө багийнх нь Хамгаалт сайн л байна. ямар байгаа нь бас харагдаж байгаа юм л да. Янда яг зүгээр Пистонс гарсан бол арай илүү сонирхолтой болох гэсэн. Энд дээр чинь тэгээ Жоо Шарп бас Тэгж ярих муухай ч гэсэндээ нэрээ Детройт байсан бол ийм зүйл болох байсан л. Тоглолт таарах байхгүй яг Нью-Йорктой. Нэг уяад би энийг уяад гой зурд болох байсан баг. Тэгээ хин хожих нь бол ээж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол яг Нью-Йорк хожих нь л хожих байсан баг. Хожих Тэ туршлага арай тий. шүүрдүүлэхгүй баха. тий 2 жил бол авна. Тэгээ одоо Нью-Йорк Никсийн нэг аюул нөгөө талд өрнө бүсийн финалд нөгөө хоёр нь бүр алдцаад 2 бие нэгээ хэмжлээд байдаг. Тэгсэн чинь энэ хэд маань ингээл бүр шүүрцээр байгаад амраад сайхан. Хоёр цувралыг дараа Эний амраал гарч ирлээ те ер нь. Тэр тэг хоёр талталтай. Тэ. Одоо тэгээд яг нөгөө амралт нь Ихтэн гэж байгаа тий. игдсэн бол энэ цувралын эхний тоглолт юу болсон бэлээ нэг тиймэрхүү эхэлж болно тий. Хэмлээ алдсан. Хэмлээ алдсан. Эсвэл нөгөө баг нь үнэхээр бензинээ дуусгаад гарч ирэнгүүт амралттай баг бол машиндаад Тэр хоёрс нэг бензин дуусаад байгаа байхгүй л залуу болохоор тий. Тэгэл одоо бас энэ яг тоглолтын моментыг харахад тий Аимшигтай. дуусчаар л харагдчихлээ шүү. Дараа нь дахиад цуврал байгаа штэ гэж хэлмээр л санагдчихлээ шүү. Яг зүгээр яг тэр талаас нь хараад Никс бас төрүүлэх гоё Боломж байна тий. Боломж үүсэж шүү дээ. Бүх юм бүрдчихлээ штэ. Гол нь одоо эн чин гимтэл бэртэл за яг хуу Мичел Робинсон гимтцэн гэдэг нөгөө чигчээ уруугаа хугалцсан гэсэн штэ. Тэгээ тэр нэг олон ийм бэлтгэл дээр тоглолтын дээр хугалсан Бэлтгэл дээр юм гэхээр үгүй гэдэг байгаа байхгүй. Гадуур явж байгаа юм уу? Яаж яагаад хугалцсан багийнхан мэдэхгүй байгаа байхгүй. Авраг гадуур Тэгээ Мицас л хийлгэсэн гэсэн жижиг. Гэтэ нэгд тоглолтод ер нь финал дээр шууд эхний тоглолтоос тоглох боломжтой гэж байгаа юм шиг л. За ингээд 20 оны явсаар бол дууссан да тий. Ерөөсөө Нью-Йоркийн яг багаараа сайхан жигд тоглоод дуусгацсан. 3 дугаар үе дээр л тоглолт шийдэгдсэн шүү дээ. Яг нөгөө нэг Атланта нэг 72-22 гэдээ явж ирсэн шиг. Тийм л юм болсон шүү дээ энэ тоглолт чинь. 30 онооны зүрх үүсцэн явж байлаа шүү дээ. Лекс ядаж үзэхгүй тий. Тэгтээ би одоо энэ зүгээр яг нэг нүгөө хэлэхэд энэ дорндын талаар ярихаар ямар ч ач холбогдолгүй яриа санагдаад идэг болчиход байгаа шүү дээ. Сонирхолтой болохоор л гэж. Энэ жигээг угаасаа энэ хоёрын хэлжсэн цаашаа аврагын Харин ч бүр боломж үүсээд Би бол Нью-Йоркийг харин бүр нөгөө хоёрын аль нь ч гарч ирсэн амар боломжтой л байна гэж хараад байгаа шүү дээ. Тийм үү? Харин бүр боломж үүсээд нөгөө хоёр гэсэн. Яг нөгөө авраг авах багийн заман засагддаг тий. Учраанууд нь ч гэсэндээ яг гоё учраа яг за гоё гэлэхээр муухай сонсогдчих чинь. амархан Зөөлхөн.
Яг тэр хэмжээнд Никс өөрөө сайн байсан. Тийм зөөлхөн юм шиг өрсөлдөгчөө харууллаа л та бас. Тийм харууллаа яа тийм. Тайтанд болоос арай өөр. Би бол Нью-Йоркийг бүр ер нь төрүүлчихээр юм байна гэж харж эхэлж байгаа шүү. Таандар гарч ирэх юм бол төрүүлчих гэж бодлоо шүү. Гэтэ нөгөө тасгалжуулагчд нь нэм ба итгэсэн хэмээрэл байгаа юм уу? Харин манай Майк Браун ч харин хүн шиг үзээд байна шүү дээ. За тэгээ Брансон өсвөлсэн шагналаа авсан. Тэр нь бас гоё юусан тий. Брансон. Олон хүмүүс дутуу үлсэндээ Брансныг тий. За тэгээд Никс цувралыг хаах тоглолтод 39.3 онооны зөрүүтэй хожиж байсан нь түүх рекорд. Эхний шат 2 дугаар шат 3 дугаар шатанд ийм 3 цувралыг хаах тоглолтод гэсэн үг шүү дээ. Ийм цуурлах боломжтой тоглолтуудыг амар сайн хийж нэгсэн. Сэтгэлзэн амар нэгсэн. 40 оноо илүү машиндаад яваад. Харин тийм ээ. За тэгээ плей-оффт хамгийн олон онооны зөрүүтэй хожлуудыг авсан байна. 2 дараалал өрсөлдөгчөө шүүрдлээ 11 дараалж хожсон нь багийнх нь түүх рекорд NBA-ийн дөрөвт байлаа. Тийм дээдл нөгөө Warriors-ийн 15 тэг байгаа шүү дээ. За тэгээ Никс хамгийн сүүлд финалд тоглоход Брансон 2 настай байсан байна. Анноби 1-тэй байсан байна. Харт 4-тэй байсан байна. Кат 3 настай байсан байна. Бриджс 2-тай байжээ. Дураас 97 онох юм. Тийм л болж таарч байна. Тийм байна. Шамт бүсийн финалд 11 удаа 12-оос 11 гэж хэлсэн юм л Чамэт. Саяын 4 тоглолтод 3-аас 1 л алдсан. Гэхдээ тэнгуүр чамд чи одоо Санс байхдаа чи юм байлуу. Байгаагүй яг хөө шидэгчийн юм шидэгч байсан. Тэр бүр ийм төвшөнд одоо нэг ийм бүтэн тоглолт бол нэг удаа аваад гарцсан шүү дээ энэ юм чинь. Тэр ихний тоглолтыг бол. Тэр төгсгөлийн мөч яг 9 оноотой л дууссан л та. Гэтэ тэр 9 оноо нь хамгийн чухал үед авсан оноо байсан байхгүй. За тэгээ Джеймс Харден 4 дахь тоглолтод 5 бөмбөг алдалттай. 2 л довтлогоо амжилттай болгосон. Тэгээ карьертаа 6 дахь удаага плей-оффт. Гэхдээ энэ жил 6 дахь удаага тохиолж байгаа юм лээ. Оруулсан довтлогоноос илүү олон бөмбөг алдсан. Анх удаага шүрдүүлсэн. Тэр нь ч яг Кливлендийн ерөөс хожигдлын шалтгаан дээр шүрдүүлсэн юм шүү дээ. Шиг 12. Ямар ч нөгөө хиймэр ёндоогүй Бүсийн финалд хожиж үзээгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? нэг ч тоглолт авч үзээгүй гэсэн үг юм шүү дээ. 4-3-12 өстой. 3 бүсийн финалд тоглохдоо л хожил авч үзээгүй гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Шүрүүдэрт л юм хөрөг өгөөд дуусгах дөө энэ хоёрын цувралдаг хөө. За тэгээд Нью-Йорк Никсийн лидерүүд энэ бүсийн финалд ямар үзүүлэлттэй тоглосныг харцгаа. Энд бол Брансны, Таунсийн, Бриджсийн, Анноби, Хартих байна. Шамит их байгаагүй. Шамит бол баг орхоор тэгэл дундаа яг энэ цувралд бол бүр орхоор хэмжээнд шидэгч байлаа. Тэгээд оноо авалтыг харахаар гарааны тавт нь ийм гоё жигд тоглолцож байгаа байхгүй. Тэгээ гол нь бүгд ингээ хамгаалтан дээр одоо тэр бөмбөг тасалтууд нь бүгд нэгээс дээш. Тэгээ самбарууд Тооны хувьд нь бас амар өндөр уус дээ. 57, 54. Ер нь л тэгэл нэг 45 болон түүнээс дээш хувьтай тоглож байгаа. Энд ч юм бол амар гүйцэтгэл сайн байна гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нар ер нь картыг ер нь жоохон шүүмжлэнгүүл байдаг. Энэ цувралд энэ бүсийн финал хүртэл бас картын нөлөө бол бүр асар өндөр юм. Хоёр шүүмжлэхгүй болчихлоо. Тэглээ. Таансын хамгийн том нэмэх хөрөж талбай дээр. Харин тийм. Хамгийн ашигтай нь таамаас. Энэ цувралт тэгээд энэ дамжуулалт нь жоохон Буурч багассан. Тэрнээс биш эн чинь баг 6-7-гийн дундчтай яваадсан байхгүй юу? Энийн өмнөх цувралын сүүлийн 4 тоглолт 3 тоглолтод дандаа 8-аас дээш дамжуулсан шүү дээ. байгаадсан байхгүй дунд чинь баг. Тэгээ Жош Хартын тэр самбар мамбар нь одоо юу гэж байгаа юм бэ? Хоёрт байгаас та баг дунд гарааныхын дундаа. Тэгээ хоёр дахь тоглолт Одоо эндээс ч хаягээд аваа гарцсан шүү дээ. За Брансон эхний тоглолтыг Шемиттэй хамж авчирсан тийм үү? За Харт тэр хоёр дахь тоглолтыг авчирсан. Тэгээ амар шийддэг тоглолт. Тэгэл ер нь нөгөө гурав нь бол цувралын 4 тоглолт бүгд жигд тоглож байгаа байхгүй. Тэр Никсийг би ийм учраас ер нь бол OKC Spurs хоёрын найдаж болохоор бас яг энэ тоглолтоо ингээд хадгалаад финалд гаргаж чадвал боломжтой санагдаад. За тэгээд Нью-Йорк Никс, Cleveland Cavaliers энэ хоёр багш чинь түүхэндээ 5 удаага плей-оффт учирсан нь энэ хизээч Cleveland Cavaliers хожиж үзээгүй юм байна Нью-Йоркийг. Цувралч шүү. 78 он Нэг талаараа Нью-Йорк ус Леброны 90 үедээ таараагүй нөөс. нөгөө талд нь яг Леброны 90 үед явхад Леброн ширсэн. 11-ээс Мелотон Нью-Йорк гарч байгааг юм баг, таарж байгааг юм баг. тэгж дээшээ гарч байгааг. Тэгээ нөгөө тал руу нь гараад тэгээд ямар нэгэн байдлаар таараагүй юм гэсэн. Майамигийн эсрэг ч гэсэн таараагүй юм шиг. таарсан. А нэг л таарсан юм Нэг шүү. хоёр ч уу. Тий. Майами Леброн Майамид байхдаа Нью-Йоркийг очижсэн баг. Cavaliers байхдаа ерөөсөө таараагүй. Тий. Тэр чин 7-оос 11 он гэсэн үг шүү дээ. Ер нь яг эд Тий. өргөл 7-оос 11, 10. Тэгээд за 5 оноос эхлэв. 15-аас 18 хүртэл баг. Тий. 5 оноос юу яг гэсэн үг? Нью-Йоркийн 11 он гэсэн үг.
жилүүдэд нь зөрчил юм байна. Тий, 5 оноос 11 онд чинь Нью-Йорк ч өөрөө муу байсан үг. Тийм үү, тийм үү. Тэгээ Мело очингууд чинь тэр чинь 12 оноос хойш болоод LeBron ч Майами яваад Майами явцсан тийм ээ. тэгэнгүүт Мелогийн нөгөө 90 үе чинь 15 6 он гээд дуусангууд нь зөрөөд LeBron чинь Cleveland ирээд Тэгэл зөрчил. тэгээ тэр үед чинь Нью-Йорк ч бас буцаа муудсан байсан шүү дээ. Нөгөө Jeremy Lin-тэй үе шүү дээ. Бараг 15 Тэр тэгэж таарсан бол бас арай өөр л байх Тэр байсан. хойно анти рекорд нь л бас өөр л байна. Тийм, харин өөр. Cavs-ийн үед тий. Тийм. Cavs ядаж 5 тэг гэдэг нэг юм тий. нэг тийм. тэгэж Тийм байх боломжтой байсан юм байна л гэж зүгээр магадaltaй гэх юм тий. Сонирхол. За тэгээ Нью-Йорк Никс авраг би бол ер нь авчих маш өндөр боломжтой л гэж үзэж байна. Би бол ингэж бодож. Аль нь ч гарсан. Сандер гарч ирвэл Нью-Йорк төрүүлнэ. Спорс гарч ирвэл Нью-Йорк хожигдох байх гэж бодож байна. Цомын тэмцээнд бол Спурсыг хожижчихсан. амар хожсон. Гэтэ яг одоогийн Спурс ч арай өөр л дөө. Арай туршлагачлаа шүү дээ одоо. Тэгээ бас нэг цаг хугацаанд 7 молоо тоглолт хийх лээ. Гэтэ би бол аль нь ч хэлсэн. Сандер яагаад гэж нэг уучлаа би дургуудаа биш нөө хин хоёр би гимтчихэд шүү дээ. J-Dub Mitchell. J-Dub Mitchell хоёр байхгүй гэдэг нь бас нөлөөлнө шүү дээ тий. Тэр нөлөөлөх болов. Тэр финал гараад одоо нэг тоглолт байгаа шүү дээ геймд болоо тий. Би бол энэ хоёр шал өөр бодолтой болох. Тэгэл хэлээ. Нью-Йорк хожигдно л гэсэн үг юм байна. За. Бас тэгээд ярил юм байна. Одоо SJ дээр хамгаалах хүмүүс өндөө байна Тий. тий. Нью-Йоркт. Ер нь Нью-Йорк SJ тэгээд шүүрч чухал байна. Шүүгчдэр За ханаасаа байж байгаа юм шүү. Юу би чи өөрөө хэлээч. За OKC гарвал OKC баг. Ойлгож байна. Spurs гарвал яах юм? Ер нь би өрөндөөс авраг тодорхой байх л гэж байна. За 2-2-оор За Нью-Йорк Никсийг дутуу үнэлээд байгаа юм шиг Гэхдээ баг 2-2 ч гэж боогийн ах чи Spurs гарвал Нью-Йорк биш ээ Spurs гээд байгаа шүү дээ. өрөндөөс гарч ирэх гэж байгаа энэ хоёр баг шиг хамгаалттай багтай Никс таарах таараагүй. Тийм болохоор би өрөндөөс авраг төрөх болов. Харин энэ хоёр нь хөрхий Яг зүгээр банкаж авахчаад магадл өгөх гарч ирэх гээд боломжтой юм. Нөгөө хоёр нь түрүү энэ хоёр яриад байгаа нөгөө нэг их сунсан цуврал хийгээд ядарч мадарч гэж байгаа шиг нөгөө нэг одоо ингээд нэг юм цуврал хоошоос нь ачаал нэмэгдээд юм амар болох тусан нөгөө жижиг сажиг гэмт бэртлүүд бас нөгөө нэлийн их байгаа л та. Зарим нь бид нар мэдчихэж байгаа ч юм байгаа, мэдхгүй ч юм зөндөл байгаа бах. Нью-Йорк тэгээд хэрвээ зүгээр та нартаа гараад ирэхэд Таунс бол аюул том давуу тал. тий. Яг л Таунс 3 шиддэг. Mitchell Robinson ч гэсэн. Тий. Таунс 3 шиддэг учраас нөө Jet Hartenstein чи 3 руу гарах ажил гарна шүү дээ. Wemby ч одоо 3-аас шидэд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр Таунс бүр 3 шидэл 5 out хийчих болоод байна л да. Энэ тавч. оролттой гэж. Харт За тэгээд дараагийн юм Тэр дээр. Нью-Йорк Никс аюултай. За Cavs-ийн талаар нэг ярил. За тэгээ одоо удирдлын дууссан. Хамгийн том аюул нь ерөнхийдөө шууд цалингийн зэс задрах нь тодорхой гэж ойлгож болох уу тий. Чи тэгж бодож байгаа юм уу? Гэхдээ энэ задлахгүй бол болохгүй болчиход байгаа. Тийм, лигийн хэмжээнд хамгийн өндөр цалинтай байгууд энэ. Яагаад тэгэхээр одоо эн чинь эрх үлрэлийн цалин заяа. Эрх үлрэлт авах баталгаад гэрээнүүд нь шүү. Одоо Mobley 221 сая. Одоо эхний одоо нөгөө бүсчлэлээс 13 саяар хэтэрсэн. Хоёрдугаар бүсчлэлээ давцсан байгаа байхгүй юу? 210 мянган доллараар. Энд чинь хоёрдугаар бүсчлэлээ давна гэдэг чинь Дабл солилцоо ихэд амар хэцүү болчихдог байхгүй юу? Солилцоо их боломжгүй болох чинь энэ багийг. Том солилцоо их. Одоо нэг өндөр цалинтай тоглогчийг олон задгаа цалинтай тоглогчдоор тулах боломжгүй болгочдөг байхгүй юу? Хоёрдугаар шатлаад. Тийм үү? Тийм. Заавал өндөр цалинтай тоглогчийг өндөр цалинтай тоглогчтой л нэгэн хэсэг нэг тулгаж солино. Солилцоон дөрөв тийм хатуу болчихж байгаа юм уу те? Энд чинь амар олон эрхээ асуулчихж байгаа. Хард юм мэдлийг солино гэсэн үг шүү дээ. Гэтэ яг тийм цалинтай хүн. Тийм. Нэг хүн нэгийг нэгээр солино гэсэн үг юм байна шүү дээ те? Тэгэхгүй бол одоо энэ 10 20 идүүдтэйгээ нийлүүлж байгаа нэг 50 саятай үнээр солиё гэсэн боломж байхгүй болчих. Cavs ч ерэн сүрцсэн юм шүү. Тэгэхээр одоо энэ хардны плеер опшн л бүх юмыг шийдэх гээд байгаа. Тэгээ одоо сая тэр цуврал дуусны араас гарч байгаа мэдээлэл Хардан бол шууд плеер опшн аваад үлдэнэ гэж хэлээ. Ер нь би ч гэсэн хаалсан байсан бол таваад үлдэнэ л дээ. Хард нөр ийм саналтай байсан байхгүй. Уул нь дахиад 3 жилийн гэрээ тий. Тийм. Цуцлаад одоо 30-30-аар ч юм уу тий 30 эдэр ч юм уу. Одоо тэгээд Хардныг Cavs ч гэлтгүү лигийн 30 баг аль нь ч тэгж 3 жилийн гэрээ харин тийм. өхөр баг байхгүй л болчихлоо. Ер нь Cavs 9 шалтгаан нь юм тэр шүү. Баг Харднаас илүү LeBron төгсөн дээр бас. Харин тийм. Нийн нүгөдөө Нийн нүгөө ярихад. Тийм. Ийм тоглолт үзүүлж байгаа хүн нэр чинь. Нийн нүгөж жоох инүүхэндээ гэж ярьж юм уу? Тэгэхээр чин Тэгээ одоо Мичл явах хэрэгтэй болно. Мичлийг яг энэ Нью-Йоркийн тийм. эсрэг цувралд харсан хүмүүс авахыг хүсэх. Ахаа гоё Ийм өндөр шүү. цалин. Мичл яг гоё хоёр дахь юу ч юм уу тий. Хоёр дахь л очвол шүү. Тий, тэрнээс ш. Орой л одоо Багаар олон 50 саяын цалинтай хүн байхгүй юм чинь. Тэгээ Моблиг бас ийм гоё үнэтэй байгаад нь одоо
Монголыг бол сая өчигдөр баг гарч байгаа мэдээллийг харахаар Янас Манасын солилцоонд бол Монголыг ашиглахгүй гэж хэлээ. Хэрвээ Янасыг авдаг дээрээ тулах юм бол Монголыг л авахгүй гэж байгаа байхгүй. Мичлэг авах гээд байгаа юм уу? Тэнгүүт одоо тэгээ Лекс Мэкс авч болно шүү дээ. хэцүүлтэй боломжгүй шүү дээ. Ривсийг оруулж оруулаа. Явнаар тийм Ривсээ эхлээд авч үлдэх хэрэгтэй л дээ. Ривстэй гэрээ хийх хэрэгтэй. Гэхдээ тэр мөрөөд л бол тэр бол мөрөөд. Ривстэй 40 сая гээл тэгэл Одоо яг боддоор харуул Детройт, Бруклин, за энэ Нью-Йорк өөрсдөө ер нь бол энэ том цалингатай тоглогчдыг ингээд сольж авах боломжтой багууд нь эднэр л байхгүй. Түүнээс өрнөдөд за яг Warriors байж болох юм. Цалингийн зэс нь энэ 100 авс арай гайгүй болж байгаа. Clippers бас байгаа бах. Тэнгүүт яг үүндээ Cleveland ер нь бол одоо жоохон санхүүгийн үед баларчаад байгаа байхгүй. Гэтэ яг нөгөө нэг өргөдгсөн 8 үнэ авч үлдэх драфт мравч Чин бүр 28 гэсэн. он молоог үлээ тий. Тэр зүгээр энэ жил байсан бол айгүй Өнөө амарлаа. Хаард мэдлэг явуулаа сайхан цалингаас судлаад өөрийн 5 жил тэр чинь гэхдээ бас тэгж нарийн дүрмдээ тэгж болохгүй бах уу. бас тийм л байна тий. Одоо Макс Грэтийн үнэ бол тэгж шууд өөр баг руу чөлөөтэйг нь болгож болохгүй. Бас Чи нөгөө нарийн байгаа. тоглогч нь хохирчих байхгүй. Тий. Гэрийн шууд чөлөөтэйг нь болчихно гэсэн үг шүү дээ. Тэр чинь. За тэгээд 221 сая доллар ч одоо аврагын төвчний баг бүрдүүлэх баг шүү дээ. Тэгээд ийм цалингаар энд хүрээд улирлан дууссан болохоор Каси улирлыг бол ер нь фейл шүү дээ. фейл хийж Энэ нөгөө нэг Пунитийн намайг кинондэр нөгөө Орос руу Орос окал зардаг гэдэг боллоо л доо ер нь энэ жил. Гол нь шүүрдүүлж болохгүй байхгүй ийм цалингаар. Харин тий. За алцаад те 6 тоглолт Монголтонд ингээд азгүйтэй тожигдсон бол өөр хэрэг. Тэгэхэд чин 22 оноо илүү явжсэн тоглолтондоо хүртэл бариулж хожигдоод бүтэн нэг хүн ийм дотор штэ. Тэгэхээр чи ийм байж бол. Тэгэхээр шууд нэг бидэрт шүүмжлэх ч юм уу санаа зовных юм амар зөндөө олон гараад ийн гэдэг чинь өөр тэр чигээр фейл гэсэн үг л дээ энэ. Доно Мичл муу байна. Энэ хүн цаашид багийн номер 1 байх үгүй юу? Джеймс Хардны карьер дуусчихно уу? Энэ багийн цалингийн сим өндөр болчлоо дараачлаас яах вэ гэдэг нэг юм бид нар Кливлендийн багийн эзэн биш хэрнээ хөндлөнгөөс нь хараад энэ багийн ирээдүйн талаар ингээд санаа зовох юм зөндөө байна гэдэг чинь өөр асуудал амарх байсан л гэсэн үг. Тэгэхээр тэр чигтээ бүтэн фейл үлрэл. Дасгалжуулагчаа ч одоо баг явуулмаар юм биш үү дээ гэж бодож исэн чинь давж үлтгэл юм болоо явчих. харин тэрэнд айгуу гайхлаа. Одоо зах зээл дээр өчнөө дасгалжуулагч нар ер нь сулрын шүү дээ энэ 100. Тэгээл тэр хүмүүсээс одоо сайн багийн туслахуудаас одоо сая сүүлд ихэд Спурсийн одоо туслахаар ажиллаж байгаа Шон Свиний ирэх хүлээлт Орландог удирдахаар болчлоо. Харин тэглээ. Тэнгүүд чинь ийм дасгалжуулагч нар ингээл гарч ирэх байхгүй энэ 100 угаасаа юм плей-офф дуусахаар. Тэгэхээр тэрийг жоохон хүлээгээд ер нь жоохон харцанжаагаад дасгалжуулагч эртхэн явуулаад өөр юм руу бодох ёстой ч байсан болов уу гэж бодсон ч тэгэхгүй л юм шүү шүү дээ. За энэ 7 оны онцлог сэдвүүдийн нэг бол мэдээч айгуу хүлээлттэй байсан зүйл бүх NBA 1 2 3 дугаар багийнхан тодорхой болсон. За маргаан байна уу? Бүх NBA 1-р баг маань одоо бүх хотын тоглолтын дэлхийн баг байлаа. За ялгах маргаан Кэнэ ялгах. Кана юмс бустар тийм байна. Кана MS бустаар. JB жоохон ууртай хариулт өгсөн. Яагаад Канем 1-р байх Үгүй World Team-д байсан. Бүх хот Хотын дандаа олон улсын тоглогчид байна л гэсэн утгаар. Браун орохоор байсан шүү. 1-р баг руу юу? Тий, ер нь 1-р баг Ер нь руу. өөрөө ч гэсэндээ жоохон дурамчхан л байлаа хоёр дахь. Кейдэр угаасаа Браун солигдохоор байсан баг. Яг хөө тэгээд харахаар Кейд чинь нэгээр гаргасан. Хэсэг тэргүүлсэн баг. Үгүй баг. KD MVP дотор өрсөлдөөнд бас Яг хөө JB ч байсан л та. JB-гээс ихтэй дээгүүр байгаад байгаа KD бол. Гэтэ яг хөө зүгээр урт улирлаа бодохоор тэгээд Кейд л дээ угаасаа. Зүгээр яг хөө бүрэлдэхүүн харьцуулж хараад тийм бүрэлдэхүүнтэй баг дээр тэгж тоглоод тэгээ ингэж дээшээ байранд бага явуулж чадаад байсныг нь бодуулж JB бас байж болох байхгүй. Гэтэ KD ч гэсэн тийм бүрэлдэхүүнтэй гэж плей-оффт 10 оноо 8 самбар дунжилдаг хүн баг байсан тийм ээ. Стеф Леброн байхгүй шүү. Дээлэн дөөрн чинь үлрэл Харин одоо тэгэл цаг ингэж л өөрчлөгдөж байна. Стеф ядаж Стеф ч алга. Одоо Леброн ч за бүр бай гэхэд те. ер нь цаг нь Дурант дууссан. байна. Дурант ч өөр Кавай ингээд KD-гийн ер нь сүүлийн нэрлэгдсэн жилүүднийх нь мэдхгүй Дурант дахиад 3 дугаар баг магт бол орох уу? дараагийн жилүүд Болоогүй л шүү дээ. Кавай Кавай яах явах юм байгаа. Кавач одоо эмбед байх үгүй нь баг. Энэ 100 шийдэгдэх Шийдэх гээд байгаа юм шүү дээ. Тэгээд Дурант ч юу юм бэ шүү дээ. Майкл Жорданс бүх NBA-ийн багтсан тоогоороо илүү гарчиж байгаа юм билээ шүү дээ. Жордан 11 удаа бүх NBA-ийн багтчихсан. Дурант ингээ 12 дахь удаага багтж байгаа юм билээ. Амар. За тэгээ Tyrese Maxey байна.
хүүхдтэй болсон байлээ нэрээ. Ер нь яг л багтах хэвээр хүмүүс л багтлаа. Энэ дээр Джейлен Джонсон гэхдээ байх хэвээр Яг л байх. Джейлен Джонсон Атланта Улирлыг юу болохоор сайн үзсэн. Тэгээ багийнхаа лидер болсон. Бахаар. Үгүй оронд нь өөр одоо хийнэ зүудэлцүү шүү дээ. Тэгээ брооныг оруулах. Яг хулингийн дотор нэг хүн байх гэлээ л да оронд. мэдгүй. За ингээд оруулах юм уу? Мэдхгүй гэж болзараад ажиллаа шүү. За ингээ эхнээсээ төхөрөөд өндөрлөлийн нэвтрүүлгийн event гэгч хамтдаа төрүүлж чалган Unitel Group хэсэг хугацааны дараа өрөндийн талаар ярилцгаая. Эргээд тавтай морил үзэгчтэй Баазар улирлын 31 дахь дугаараа та бүхэнд хүргэж байгаа. Урагшлуулсан бүгдээрээ өрөндийн талаар ярилццгаая. Энэ хэсэгт бол маш сонирхолтой зүйлсүүд өрнөж байна. Бид ямар ч тач 7 дахь тоглолтыг үзэхээр болсон. За тэгээ өнгөрсөн 7 хоногт эхний 3 тоглолтыг ярьсан байсан учраас өнөөдөр цувралын 5 дахь тоглолт хэрхэн өрнөснийг хамтдаа ярилцаж эхэлье. За 4-ийг үзчихээр бас арай уртчих гад байсан шүү. Тий. 4-дөр бол ямар ч сан сайн Дөрөвт ер нь тэгээд ойлгомжтой л байсан л та. 2 тоглолт дараалал та нар яатсан байсан болохоор 4-дөр сайн тань ямар ч сан холбоо. Энэ чинь нөгөө хил амтаа тоглолт. Энэ чинь нөгөө хэрүүл тэмцэлтэд тоглолч юу? харин тийм ээ. Тэгээд тэр юм хэрүүл тэмцлийг шүүгчтэл бий болгосон тийм зүйл болоогүй байсан ч яг үүндээ та нар бол төрүүлгэл байсан. Хожгол байсан энэ цуврал. Энэ тоглолтонд Тий, яг илүү баг нь бол мэдээ. илүү байсан. Тийм. Спорсийнхаа өөрсдөө бас ер нь аль айгүйх гаргасан. Тэгээ яг гол нөгөө хэрүүл хийгээд байгаа шалтгаан дэлхийд даяар шүү дээ. Одоо бид нар нэг хоорондоо ингэж байгаа юм биш үү? Шалтгаан юу гэхээр 20 оноо илүү явж исэн. Тэгээ 8 болгож барьж 8 болтол нь барьж исэн. момент яг хэрэгжижсэн. Яг тэр моментн дээр нэг тийм хоёр шүүгчийн буруу үлээлт яваад тий. тэрнээс нь болоод буцаад тоо холдсон баг. Миний ярьжсэнийг санаж ирсэн бол харин шүүхтэлтийг ингээ харахаар алдаа өгсөн тоо нь адилхан байдаг хэрнээ яг нэг юм Хизээ үлээж ийн моментн дээр үлээж ийн гэдэг чинь амар чухал болчихсон л доо. 2-3 дараалж хийж үлээч дараа нь тэрийг нь garbage time ахсуу тэнцүүлээд нэг юм 2-3 хөнкөө алтай өгөөд ингээ явчих чинь шал. Тэгээд Tony Brothers уг нь одоо лигийн бас л хүндэтгэл хүлээсэн шүүгч. Сая одоо сүүлд тэр тоглогчдын нөгөө нэг нууц санал хураалт хийсэн гэдсэн шүү дээ. Шүүгч нэг 3 зэрэгэл болгоод хуваасан гэд. Тэрэн дээр бол тэр нэг дээр л орсон шүүгч байхгүй Tony Brothers. Scott Foster хоёрлоо орчиж гээд яриадсэн шүү дээ. Тэгсэн чинь яг нөгөө Tony Brothers маань Бас самраа хийсэн л дээ. Тэгээ хоёрлоо орчлоо шүү дээ. Энэ зүгээр яг би нэг зүйлийг онцлоход SG 17-нд хоргож итсэн. Яг шидэж болно шүү дээ. Шидэж болно. Болохгүй шүү дээ. Юу гэсэн үг вэ? Гэхдээ шидэж болно шүү дээ. Үнэхээр алдаа бол шидэж болно. А зүгээр хизээ үлээж ийн гэдэг дээр нөхгүй. Тэр яг юу ихлэхээс өмнө ярьжсэн дээ. Шээ яг копиг хөдөлгөөнийг дуурайдаг. А тэгтээ төгсгөлийг өөрөөр хийдэг тий. Копи бол өөр төгсгдөг. Тэгээ дэлхийд даяараа бөө юм боллоо. Бүр бичлэгээ тастаад байсан баг. Яг копиг нь хөлний нэг хөдөлгөөний хөлний Одоо тэгээд яг нэг талаасаа бол хин хинбэ гэлтгүү саан тонож гисэн юмнууд тастаж тавихаар бичлэгүүд бол гаргасан. Гэтэ тэр момент нь таарахгүй байхгүй. Тийм. Хизээвэ гэдэг дээр зөрчөөд. Өөрт ашигтай биш. Яг энэ зүгээр тэр шүүгч боли фокус бол үнэхээр бас хэцүүстэй. Ер нь фокус энэ цуврал Би одоо харин дээрийн дугаараас хойш хэлсэн шүү дээ. Фокус ирээл Харпер гимтэл энэ цувралын хөв заяа сонирн болчихлоо. Фокус одоо цаашаа юу тоглохгүй гэдэг. Уулнууд айгуу гоё энэ жоохон фокус ч өөрөө уул нэг кикс тохтой айгуу атгал тоглодог үстэй. Клаш тоглосон тийм хүн хүлээгээд байгаа ч юм шиг тий. Тэгээ нөгөө хийчдэг юмнуудаа таалагдахгүй байгаа ч хийхгүй тэгээл нэг. Тэгээ нөгөө хамгаалтан дээр нөгөө Harper Cast хоёрын хэмжээнд байж чадчихгүй тий. Жижигтэй тийм л та. Одоо Шампаны Вазел хоёр хамаагүй л хамгаалж байгаа фокус. Тэр их хөлрөл ер нь тэгээд бас яг ярианд гарцсан байл шүү. Гэхдээ одоо энэ хүн чинь багийнхаа хамгийн өндөр таленттай хүн. Фокус ч. Сэлгэр орох уу яах вэ? Эсвэл Тэгээ гэрээнд бүр сая өнгөрсөн намар 100 авсан нөгөө амар том гэрээ шүү дээ. Гэрээнд өөрс тоглохоор энэ фокус. Сүүлийн жилдээ баг 60 хэдэн сая маяг авахар гэрээтэй шүү дээ. Тийм бах. За тэгсэн нөгөө талд нь бол
Бараг цалингүй шахах нөхдүүд байна. Сэтгэл зүрхээр явж байгаа Амар тоглож шүү дээ. Маккен одоо Каросо байна. Карьерта анх удаа гараанд гарч байгаа шүү дээ. Плей-оффын тоглолтод. Тэгээ 20 он авчиж байгаа шүү. Тэгээ энэ одоо Даррел Мори юу бодож тэнд Филадельфид сууж исэн бол доо. Гой Яг халагдцсан л да Даррел Мори. Зүгээр Филиг яагаад энэ хүнээ явуулсан бол доо гэж. Шин хөл муудсан баха. Яа. Юусе ингэ хөл дээр тогтохгүй. тойроо явуулж шүү одоо. Чи Нэг карьерта хүн цагт явууллаа сая. Кэбигээд идчих шүү. Хөл дээр ерөөс тогтохгүй байх би одоо гайхаад байна. харахыг Хөл дээр боодог гэсэн гэж. Гэхдээ ийм уналтыг Дүвэн үед бол дандаа хийдэг байсан. Тэгээ дүүнэд нь үдийн хагалгаанд болцсон л доо. Дүвэн үед гимтгүүн тул хийдэг байсан. А шээ бол нэг талаасаа гимтгүүн тулд баг. Гэхдээ бас алдаа авахын тулд. Алдаа авах нь. Вэдийн уналтууд ч бүр ингэ бүр нэсэлттэй. Вэд нь өдгөнийхөө жиргэвчийг авахулчихдаг байхгүй юу. Тэгээд плей-офф тоглож. За Цаанд оны спорт хожигдсан шалтгаан нь ерөөсөө л 3-ын шийдэл 41-ээс 12 гэл. Өөртөө Тэгээд сайн тоглосон бол гээгүй шүү. яг хурдан тоглохоноос авсан оноо нь бол яг ингээд 26. Будтай самбраас тандр илүү Илүү байна. Хасталтаар Тэгээ энэ дээр чинь Төргөөр юу илүү байна. Вэмби амар муу Вэмби чинь байсан шүү эхний дээ. хагас төлөв баг 3 дугаар үеийн дуусч хахад нэг л самбар авч явжсэн байхгүй. Вэмби. Вэмби муу байсан тий. Тийм Вэмби яасан болоо гэмээр л тоглосон. Харин нөгөө талд Home Green бүр үнэхээр сайн тоглосон. Тэгээд Энэ цогцол Тактер хамгийн сайн муу тоглосон. байсан. Fox муу, Вэмби муу, Васел тоглоом дээр муу тоглолцсон. Чемпионс лиг байсан. Тэгээ ганц чемпионы л ихний үеэс амар шилжсэн баг. Тэжгүй байсан. Карл чемпионы үеэр тоглосон гэсэн. гэсэн. Тэгээ угаасаа хожигдохоор тоглолцсон. Угаасаа одоо тэр шүүгч мөвч дүүрч. Яг зөв моментн дээр шүүгч хараагүй. Тийм тэрний нөгөө челленж авах чахт гол тендинг байна тий. Тийм нэг гол тендинг тэгээ челленж авах чахт нөхгүй байж байгаа тэгээ техник өгчдөг шүү дээ. Тэр чинь л ер нь бол Тэр тэгээд Челси хөлнөөс гарч байгаа шүү дээ болсон байхгүй. Тийм. Тэр чинь хамаг хэрүүлийн сэдв болсон байхгүй. Яг тэр чинтэй нэг ч удаа давтагдаагүй. Өмнө нь бас Каросо татахтаа бас хөлн гадаа гарцсан байжгаад татцыг хараагүйгээд нэг цуврал дээр 2 удаа тийм тохиолдол гарчиж байгаа. Тэгээд тэр нэг Тони Бродерс гэж нэг юм бас тэрний шүглээ барьсан. Инээж Доорт инээж минийсэн. Харин ийм юмыг үнэндээ та нарынхаа хүсэхгүй байгаа байхгүй юу? Айгуу төвхтэй. Тэр үний өмнө шүүгчнэр бүгд нөгөө нэг таамаглаж хүсэж юм пүүз өмсдөг. Үгүй юу гэж хүсгэвтэй хин хүсгэвтэй. шүүгчдийг үлдээгээд байгаа ч гэрээтэй баха шүүгчдийн холбоо. Тийм бах тийм. Тийм болоод өмсдөг баг. Бүгд SJ өмссөн. Тэгээд би тэрийг харсаар энэ SJ гайхаад байгаа гэж байна. Та нар тэгээ яг юу гэх гээд байгаа. Та нарын шүүгчтэй мөнгө өгдөг гэх гээд байгаа. алдаа авахгүй үйлдэлүүд энэ үлэхгүй байх юм шээ өөрөө унахаа болчих шүү дээ. Ер нь бол. Гэхдээ тэгээд сая унаал байлаа. 6-т тоглолтыг Тэгээд одоо үлээсэнгөө 6 дээр. 6-гаа үзье. 6 бүр сүүл бүр эсрэгээр байлаа бүр тий. За тэгээд тоглолтын араас Вэби бас ярилцлага өгөөгүй шууд гараа явсан. Ер нь NBA-ийн тоглогчид хизээж иймэрхүү үйлдэл хийдгүү. Гэхдээ ингэх ёстой байхгүй юу? Тоглогчийн хувьд бол лигээс бүр угаасаа чи сэтгүүлчнэрт ярилцлага өгөх ёстой. Гэрэн дээр байгаа шүү дээ. Гэрэн дээр нь байна. Дөрөвтэй. Тэгээ сануулга Монгол тоглогчид л хаяада үнд ороод хүмгүйгээл гарч явж Манайд харагддаг. тийм гэрэн. Ингээд бол харин ийм бас Тэр чинь болдог. тоглогчийн үүрэг байхгүй. Манай Монголын одод ч юм уу илүү том одод л та юм ихнийг бодоод. Яг хөө гэхдээ Вэмбигийн ярилцлага өгөөгүй шалтгаан нь нэгт өөрийнхөө тоглолтод нэлээд сэтгэл дундуур байсан байж магадгүй. Вэмби сайн тоглосон бол бүх зүйл өөрөж болох байсан учраас нөгөө талаа бас шүүлтийн талаар дэмий юм яриад торгуулж маргуулад дараа нь нөхцөл байдал буруу өрнөхүй гэж бодсондоо ярилцлага өгөөгүй явсан байж болно тийм. За энэ тоглолтыг тайлбарласан. За тайлбарласан гэдгийг нэг залруулахтай хэлье. Манайхаар бол шууд гарах боломжгүй гэрээнийхээ дагуу. Тэгвэл тайлбарлаад тэрийг бичлэг болгоод оройн давталтаар өгж болно. Та зүгээр өдөр нь үр дүнг нь уцаар аппликейшн руу орчим харж марахгүйгээр байж их юм бол оройн зүгээр яг гаргаад Давталтаар гарна. Угаасаа өглөө 8 цагаас Одоо өнөө- сайхан өдөр аяг өнөө орой- хийчихгүй юу манайх. Одоо баазрын араас 6-т тоглолтын юу гарна? Давталт гарна. Маргааш өглөө 7-т тоглолт яг адилхан зарчмаар явна. Бичлэгээр тайлбарлана. Тэгээд оройн 6-7-т Финал тоглолт бас нэм гарагт орой давталтаар гарна. Финал бас тэгэхээр юм шиг байна лээ. Одоогоор бидэнд цаанаас өгж байгаа мэдээллээр бол. яахгүй да сайхан амралтын өдөр өдрөм чинь гэр бүлээрээ Орой малхинд өдөр нь явж мовж жагаад ус шөрмсөн унтрааж жагаад орой ирээ Одоо нэм гарагийн орой бол бөөндөж болж байгаа. 6-7-т тоглолтуудыг араараас нь давтаж Монгол тайлбартай гаргана гэсэн үг шүү. За, ингээ энэ тоглолт руу орё. Энийг нөө тайлбарлагдсан болохоор айгуу гой дотно биш шүү энэ тоглолт чинь. 3 дахь үедээ тэгээд 3 дугаар үед дээр 7 минут оноо аваагүй. OKC. иймэрхүү нэг юмнууд л энэ тоглолтыг эргүүлчихэд байгаа тий. Одоо энэ нөгөө Нью-Йорк сая Кливлендийн цуврал дээр их гарсан зүйл шүү дээ. Ингэж нэг нь оноо авахгүй гацдаг. Монгол нэг гоё тоглогч шээ.
Нөлгөө Уул нэгэд байгаа маа. Даач нэг л юм бол болохгүй. Гэхдээ гэдэг үгний өмнө хэлсэн бүх үг хотлаа гэж байна. Яг би түрүү ярьсан шүү дээ. Коби яг энэ гоё хөдөлгөөнд гоё хийдэг. Гэхдээ Кобигийн үйлдэл нь алдаа авах биш. Оноо авах хөдөлгөө байсан байхгүй. SG-ийн үйлдэл болохоор үнэхээр гоё хөдөлж байгаа. Шийдлүүд гоё байгаа. Гэхдээ яг үйлдэл нь алдаа авах хөдөлгөө байгаа. Гэтэ яг одоо бүх товтлогоог тэгж хэлж бас болохгүй л дээ. Тийм. Зүгээр байгаа. Гэхдээ ер нь ихийг нь тэгээд анзаарсныгаа бас ингээд сэвэд гэж бас болохгүй. Анзаарсныгаа сэвэд гэж наач бүр бүтэн 5 6 тоглолт ингэ явчихлаа. Одоо энэ дээр бол SG зөндөө унсан. Тэрэн дээр нь алдаа бол үлээгээгүй. Үлээгээгүй болгоо шууд хожигдож байгаа юм даа. Гэхдээ тэд нар угаасаа алдаа биш байсан юм чинь. Биш юм дээрээс гээ тав дээр үлээгээд. Тий, гол нь тэр чинь тэрүүлийн сэдв болсон байхгүй. Шүүгчнэрт том асуудал байна те. Ер нь бол энэ нэг ÖКС-ийн асуудал гэхээс илүү угаасаа шүүгчдийн асуудал байхгүй. NBA-ийн тоглогчдын холбоо, NBA багийн эзэд шээ бас энийг болчих хэрэгтэй шүү дээ. Тэр чинь шүү дээ. Яаж алдаа өгөөд тэрүүгээр оноо авч болоод биелээ болохгүй. Унаад ах. Унаад шүү дээ. Ямар миний алдаа шүү дээ. Шүүгчдэрийн сайхан үлээгээд байгаа гэж. Үлээгээд байгаа чинь. Юу бол унаалаа. Тэр шээ буруу биш л дээ те. Тэр шээний буруу биш байхгүй. ÖКС-ийн буруу биш. Яг тамирчны нөгөө нэг юу л миний хараад байгаа үнцг болох зөв нэг юу гэдэг одоо харизм гэх юм уу юу гэх өөрийн нэг тийм нэг жоо шудраг байдал гэх юм уу те. За 2000 оноос хойш өрнөд бүсийн финалд 18-аас дээш болоо хийсэн хоёрхан тоглогч байдаг нь Вемби Шак хоёр юм байна. За энэ бол амар юм байна. Шак ч одоо 2000, 2001, 2002 тэгэл явсан биз. За 4 он. 4 бүсийн финал шүү дээ. Гэтэ яг энэ 4 нийт 4 жил нь биш л те. Зүгээр нэг цувралаар нь дундчилж авч үзэхээр шүү дээ. Тэгэхээр чи 18 блок гэдэг чи юу гэсэн юм бэ? Вемби утгагүй л те. 5 блок дуудчихж байгаа гэж байна. Тийм. За шээийн үед бол угаасаа 6 дахь тоглолтод 5-1 амжилттай байгаа юм байна тий. Нэг л удаа хожиж ирсэн одоо хизээ юм. Бараг өнгөрсөн жил нь л баха. 7 дээр ямар амжилттай те. Бараг 2-0 мөл байгаа. 7 дээр сүүлийн жилүүдэд бол гайг баха. Өнгөрсөн жил чи 2 удаа 7 гейм 6 тийм муу тоглолт юм уу тий? Тийм. За хагбар 18 оноо авснаар догоон мэтлээс хойшоо плей-оффт хамгийн өндөр оноо авсан өрнөд бүсийн руки болж байгаа юм биш үү? Доно мэтлэх чинь 18 он. Одоо энэ өрнөд бүсийн финалыг ингээл үзэж байхад Харперыг бүр руки гэдгийг мартцсан байл шүү дээ. Тийм хэмжээд л Тэр нэг гимтэд нэг 3 тоглолт амар муу тоглосон. Тэгсэн. За 2 ч юм уу тий. Тэгээд сая энэ дээр бол амар сайн тоглож байгаа байхгүй 18 он авсан. За тэгээ SJ талбайд хасах 28 үзүүлэлт гаргаснаар 1997 оноос хойш цуврал хаах тоглолтод хамгийн үр дүнгүй тоглосон 2 дахь MVP болсон юм байна. Өмнөх нь Embiid байсан 23 онд. Тэрнээс өөр MVP байхгүй л дээ. Энэ өөрөөс Хас 28 яг За тэгээд бас 28-д MVP би л харж байгаа. уусаа байхгүй наа. Ямар ч тоглолт нь. Spurs хасахаар 27 онооны зөрүүтэй хож юу 27 зөрүүтэй хожлын Spurs-ийн плей-оффын хамгийн хол зөрүүтэй хожил. За тэгээд 3 оноос хойш плей-оффт Spurs талбайдаа хамгийн олон ялсан баг болж байгаа юм байна. Плей-оффт 91 хоцсон. Бостонтой тэнцэж байгаа юм л. Одоо хэрвээ Гэтэ одоо ингэ цаасан дээр харахаар торгуул шидсэн тоон Spurs илүү шүү. илүү байгаа сте. 168-аас 142 гээд. Хийсэн ч илүү байгаа сте. 144-өөс 123. Тий. Гол нь энэ хэрүүл чи юунаас үүсээд байгаа юм бэ гэдгийг харуулах гэж ингэсэн юм л та гэхдээ. Одоо ингээд би бүр өчтөр ингээд тоглолт болгоноор нь жагсаагаад торгуулаа шидсэн тоонуудыг ингээ харсан чинь тоглолтоор дунджаар авч үзвэл угаасаа Spurs илүү шидэж байгаа юм л. Харин тийм. Вемби нэг шээс дутхааргүй л торгуул шидэж байгаа юм л. Тийм бах. Тэр нэг SJ 12 торгууд 19 торгууд Гол асуудал бохир тоглолт төр үлээхгүй байгаа дээр л яриад байгаа шүү дээ. Тэ? 19-с 17 гэдэг дээр чинь Вемби баг 15 6 шидсэн. Тийм шүү дээ шидсэн байсан. Тэнгүүд одоо энэ 6 дахь дээр бол шээ 3 торгуул шидсэн шүү дээ. Тэгсэн. Гэтэ одоо ийм яриа чинь хит туйлширчих юм бол бас нэг аюултай юм болчихно. Тэр нь аюултай ч байх та бас нэг юм өөр хэрүүл гараад ир чинь. Тэр нь юу вэ гэхэлэр дараа нөгөө шейдер үлээхгүй байгаад эхэлчихээр эн чинь дутахгүй юм болчихно. Чи алдаа байсан штэ гэдэг яриа руу орчихно. Тэгэхээр одоо ингэсээр хагаад шүүгчнэр лөө ÖКС-ийн лөө ч юм уу дайрсаар хагаад тий. Хүн л болсон байна тэгэл нэг нөлөөнд ямар нэг юм болоод эхлүүл харин аюулахгүй. Тий.
Тэгээ 6 7 тоглолтын шүүгч нь Тони Бродерс баг шиг байлаа шүү. 6 дахь тоглолтын дээр яг юу болсон гэхээр угаасаа бүр Никола Топич 36 минут тоглосон шүү дээ. Тэнд юу болсон нь ойлгомжтой байгаа шүү дээ. Жейда байхгүй, Эжэ Мичел байхгүй. Тэгээд шүү дээ. Гараа 7 минут тоглосон. 7 минут тоглоод баг. 7 минут тоглоод за нийтдээ нэг эхний хагас 7 минут тоглоод нэг оноо авсан. Тэгээд нэг 10 минут 10 тоглоод минут тоглоод 2 12 минут хүрээгүй. 10 урс яг 10 урсаа. Тий 10 минут л тоглосон баг. тэгээд угаасаа SJ хасах 28 байгаа шалтгаан нь цэвэр Спорсийн хамгаалтын л нөлөө авах. Картер Брайант энэ чинь гарч ирэхээрээ бүр хамгаалтан дээр амь тавиад үнэхээр тоглохгүй байна. Картер Брайант, Дилан Харпер, Касл, Фокс тэгээд Вемби даблдаж очино. Яг сая суулын их гоё хэлж ин л да. Ямиг Картер Брайант гэсээс нэг бичлэг биш шүү дээ. Ямиг чинь ингээд нэг юм хожигддаг юм байгаа бол нэг нь хожигдж яхад тэр эндээс нь өөг нь хайхгүй ш. Энд нь юу нь сайн байгаа хожиг гэдгийг ярьсан арай илүү одоо юу гэдэг өгөөчтэй гэх юм уу? Тэгэхээр хамгаалтууд бол Спорсыг угаасаа амар байгаа. Зүгээр тийм шүүгчийн яриа мээрээ одоо ерөөсөө ингээ өнөөдөр энэ дугаараар ингээ боёлох хэрэгтэй. Дууссан шүү дээ. Тэгээ одоо финалд өвгсөй гарч ирсэн ч гэсэн финал дахиад энэ талаар ярих хэрэггүй. Ягаад тэгэхээр тим шүүлттэй байсан байгаагүй тэгээд Спорс тим багийг 3 хожиж болдсон байна гэдэг юмсан харуулж байгаа байхгүй юу? Тим шүүлтийн асуудал байсан байгаагүй ерөөсөө. Нөгөө талд Спорс хожижвол одоо тэгээд нөгөө заваа яриа гарна л та. Ямар яриа? Шүүгчтэй нийлүүлж хожлоо гэдэг заваа яриа гарах байхгүй юу? Спорс хожил яг тийм хамгийн заваа яриан тэр өгөхгүй. Хүүхдэд цог хожлоо гэдэг. Тэр чинь ÖКС-ийнхний энэ болтол явсан хүч хөдөлмөрийг юу ч биш юм шиг харагдуулах. Тэрийг өөртөө ийм харуулдуулчих. Тэр гэхдээ шүүгчдрийн буруу шүү дээ. Гүг тэр үснээ суулгаад хүний үйлдэл. Гүг за одоо тэрийг Вемби бүр гаргахтаа hard false гэд хэлсэн сонсогдож л шүү дээ. Спорсийнхад ч тийм байгаа. Та тэрийг сонссноо яг Вембигийн хатуу алдаа байж болно. Хатуу алдаа хүн хийдэг. Одоо чи ороод би чаныг мөргөж ургаах ч юм уу те. Хөл дээр шиг үснээ суулгах. За одоо тэднийг ингээд орхиж өөр үйлдэл шүү. за орхи. Гэхдээ ÖКС ингээд 4 хожоод гард 3 за хожигдлоо маргааш. Гэтэ гоё хэрүүлтэй зур. Тэрийг өгөөс гэж болохгүй байхгүй юу? Тэр 3 хожлыг жишээ нь. Гэхдээ хэрвээ ийм яриадах юм бол Спорсын 3 хожиж ямар ч үнсэн нөгөө гэсэн үг шүү дээ. Шал утгагүй болчих واخгүй юу? А шүүгч нар одоо юу гэдэг өвкөсийн талд үлээхээр өвкөсийг хожоод Спорсын талд жоохон үлээч гэр Спорс нь шүүгч нар бүгдийг шийдээд нь олцоод шүү дээ. Тамирчид түүнд яах гэж тоглоод байгаа болчих واخгүй юу? Тэгэхээр гейм блог зүгээр яг гоё шүүжсэл гэж найдаа тий. Одоо ганцхан тоглолт үлдсэн одоо гэж. Тэртээ тэргүй гейм талууд дээр ямар нэгэн байдлаар нэг юм жижиг сажиг шүүгч алдаа гарч таарна заа. Шүүгч гэсэн амар анхаарч байгаа тий 7 тоглолт нь. Анхаарах тусвал аюултай л да. Гейм 7-нууд статистик нь ийм юм байна. Өнгөрсөн жилийн 2 ÖКС хожсон. Дэнүртэй Индианатай. Шээ ингээд карьертаа 7 тоглолтод 2-1 гэдэг амжилттай юм л. Энэ өмнө нэг 7 тоглолт гаргаад хожиж ирсэн юм л. Тэр нь тэр Хьюстон ах тийм ах. Спорс тэгээд 7 тоглолтод орж үзээгүй те. Яг энэ бүрэлдэхүүнээр бол үзээгүй. Вембигийн 19 карьерийнх нь хамгийн анхны 7 дахь. 19 онд чинь яг зам баг Келтон Джонсон байсан баг. Фокс Харрисон Барнс хоёр л орсон баг. Өөр нь ороагүй баг 7 тоглолт. Тий. Энэ цувралт нэг сони юм Фокс Харрисон Барнс гэж уг нь хамгийн бүшиг болох хэвээр 2 тоглолт болохгүй шүү дээ. Хинч биш үү тийм. За Барнс яг бүр минут угаасаа олдохгүй юм шиг. Фокс байхгүй юу? Харин тийм. Багийнхаа хамгийн өндөр цалинтай хүн. Спорсын дээр Карусад ч гарч ирэхээр Спорсын гейм 7-нууд бол маш олон байгаа шүү. Зүгээр энэ ÖКС-тэй жишгүүднээс нэг ойролцоо 8 оноос нь хоошхыг л харуулж байгаа шүү. Тэрнээс өмнө бол зөндөө. Одоо тэр 5 оны финалийн 7-д тоглолт моголт гээл байна шүү дээ, тий. Тэгэхээр Спорс зүгээр 8 оноос хоош гэж авч үзэх юм бол 1 хожсон, 1 хожигдсон, 2 2 хожиж 3 хожигдсон байгаа юм шүү дээ. Тийм ээ. ÖКС болохоор 2 хожигдсон 4-2 юм байна. 4-2. 11 оноос хойш яг Оклахома хотод нүүж ирснээсээ хойш. Тийм ээ. Тэгээ 6 дахь тоглолтын дараа SJ-ийг ярилцлага өгсөн нь нэлээд том мэдээлэл боллоо л доо. Миний карьерийн хамгийн том тоглолтын 7 дахь тоглолт болно гэж хэлсэн. Өнгөрсөн жил Денвер эсрэг Индиана Пейсерсийн эсрэг ч гэсэндээ финалийн цувралд 7 дахь тоглолтыг хийхдээ ингэж хэлээгүй хэрнээ Спорсийн эсрэг хийж гинэ гэдэг чинь Спорсийн эсрэг цуврал ÖКС-ийнхэнд үнэхээр хүнд байгаа. Хэлэл мөн байхгүй юу? Ингэж тоглож явдаг тоглолтоо гаргаж чадахгүй байна. Анх удаа Спорс шиг хамгаалттай багтаа магадгүй таандар учирч байгаа. Вемби чинь нэг тийм давдшгүй хүчин зүйл бас байгаад байна шүү дээ. Яалтчгүй. Нэг талаасаа яг чиний хэлж байгааг бол 100% дэмжиж байна. Нөгөө талд нь болохоор SJ нэр хүнд энэ билээ навсуунсан. Тий.
бүр шаландаа хутгагдсан юм бол. Яагаад гэвэл энэ гоё MVP те 2 жилийн MVP өнгөрсөн жилийн авраг тоглогч. Сайн одоо нэг хэсэг гарч ирээд бүр норж штэ. Бүх юм дээр ингээл унд тусаар ингээл шүүгч гээд тэр Carter Bryant гэж ярьснаас ирээ мөрөгтөн ингээл унж байгаа юм те бичлэг байна те. Амар л ирж мөрөгжилээ шүү дээ. Юу. Яалчгүй амар мөргсөн. Гэхдээ тэр чинь спорт тийм бүгд л байгаа шүү дээ. Үгүй Тэр чинь урган ингээ хүлээгээд мөргөөд ингээд Би яа одоо яг флоп гэхгүй тэр чинь. Тэр чинь флоп гэдэг байхгүй. тэр бол жишээ нь өөдөөс нь хардсан байсан болохоор одоо тэгж унахад болвол Мэдээд шүү дээ. аюулгүй Мэдээд шүү дээ. өөрт аюулгүй. Аршаа хардсан байхад хинч мдээгүй байхад нуруунаас ирээд тэгж түлхүүл хүн нуруу нугасны гэмтэл авна. Амар гэсэн. Тэр бол одоо өмнө үеийн ч юм уу алдаа авахгүй тэрэн дээр шүүгчнэр бичлэг үзсэн. Яг тэр моментын дээр шүүгчнэр бичлэг үзсэн байхгүй. Тэгээд энгийн алдаа гэж үзсэн. Яагаад тэгэхээр яг миний сайн ярьсан нуруугаа харуулаагүй. Өөдөөс нь ингээд яг ирж байгааг нь мөрөх гэж байгааг нь мэдээд хараа зогсож исэн. Тэгээд хоош За би зүгээр санийх дээр Тэгээ тийм учраас байхад нэг л хамгийн чухал 7 тоглолт гэж өөрөө хэлж байгаа нь яг өөрөө нэр хүнд дээрээ ирчээд байгаа. би нэг акцент өгөөд амар сонссон юм. Нэр хүнд гэдэг юм дээр би ярих гэдэг шүү. Одоо жишээ нь яг л энэ нийгэмдэр болж байгаа юм л энэ нэвтрүүлэг дээр өрнөл энэ л да одоо жишээ нь Сошиал дээр одоо шээ болон нөгөө талд нь гэх юм уу. Тэгээд ингээд шүүгчтэй холбож малбоо. Тэгээд нэр хүнд гэдэг юм гэхдээ нэг талаас юм. Хулангийн хувьд жишээ нь юу гэдэг шээ нэр хүнд унах юм уу? Үгүй үстэй. Унахгүй шүү дээ. Уксигийн фэнүүд бол унахгүй. Тэгэхээр шээд тэр бусад 29 багийн фэнүүдийн дунд жишээ ямар нэр хүндтэй ямар ч хамаагүй авраг авах нь хамгийн чухал мишн аахгүй юу? Өөрөө чинь тэрийг хэлээд нь шүү дээ. Энэ миний карьерийн хамгийн том тоглолтоо. Гэдэг чинь өөрөө нэр хүндийг 7 тоглолтод хожиж би аавна гэдэг өөрөө мэдээд байгаа байхгүй юу? Тэр хожих юм бол одоо энэ хүртэлхээр ямар ч утгагүй болчихно угаасаа. Ямар ч утгагүй бол. хожигдول яах вэ? Хожигдуул зүгээр үнэхээр одоо юу гэдэг нэг цагийг эзэлсэн Стеф шиг ч юм уу, Леброн шиг ч юм уу, Коби Брайант шиг ч юм уу, Майкл Жордан шиг ч юм уу тоглогч биш юм байна л гэдэг яриа үүсэж гарна эндээс. Тэнгүүд тэр зүрх Вемби гэж амар мангас гарч ирж байгаа юм байна гэдэг яриа руу хүмүүс шилжчих واخхой юу. тийм тэр бол ингээ мартагдаад өнгөрчнө гэсэн үг. Ер нь сэдв тэгж л явдаг шүү дээ. Дэлхий дээр амьдрал дээр ч гэсэн. Одоо тэгэл бид нар нөгөө Копигийн тэр 6 7 оны үеийн тэр нэг асуудал байна шүү дээ. Тэгэл Леброныг асуудал байна. Леброны багаас өлөд хүртэлгээд прайм үедээ инглээ тэглээ гэсэн. Одоо тэгэл бүгд мартсан. Стеф мэдгүй би одоо баг энэ болтол ингээ сагс үзгээ тайлбарлахад Стефийн нэр хүндэл амар цэвэр явсан баха. Ёстой шороотой нэг ч удаа утгадаггүй. За яг хөө Леброн мэдээж тийм. Гэхдээ амар шүүмжилдэг асуудлууд зөндөө л байдаг байсан шүү дээ. Леброн ч карьерийнхаа турш эхлээд шиддэггүй гэж шүүмжлүүлж ирсэн. За чухал үед өмнөөс ухтдаг гэж шүүмжлүүлж ирсэн. Сүүл рүүгээ солгоогоороо давталтгүй гэж шүүмжлүүлсэн. Их гурвалдаа нийлж давраг болсон, өөр юм чадахгүй гэж шүүмжлүүлсэн. Леброны яагаад гоут вэ гэдэг чинь хамгийн гол нь тэр болгон дараа жилэн ч юм дараа үлрэлт нь хариулт өгөөл яваад идэг. Харин тий одоо тэгэхээр би яг саяныхаа чи үргэлжлүү тэгж хэлэх гэсэн байхгүй. Шээ энэ үлрэлт хожигдлооч. За ингээд сая одоо богийн хахаар ингээд нэр үнд нь унсан байна тий. Хамгаа сая хэлж байгаагаар ингээд тэр Стеф Леброн Коби шиг хэмжээнд энэ хүн хүрч чадахгүй юм байна гэдэг шүүмжлэлтэй гарлаа гэж бодоход Шээ би яриад байгаа. Америк дээр ярьж. Тийм ээ. Ирэх жил намайг ярьж ирээ. дахиад шээ энэ тавцанд гарч ирэх байхгүй юу? Тий. Энэ нэр хүнд нь унсан байлаач дахиж гарч ирээ дахиад залруулах. Шээж бол 98 оны тоглогч гэдэг чи яг прайм дээр явж байгаа. Дахиад ийм 7 дахь тоглолтууд том плей-оффын цуврал зөндөө гарна. Зөв энэ цувралтай нэлээд хүнд болж байгаа гэдгийг хулангийн яриаг батлах юм шээ энэ цувралд 40 хүрэхгүй хувьд филд гол 37%. Тооны хувь нь тийм. 3-ын шидэлт нь 27%-28% л байсан бас. Тийм. Карьерийнх нь ер нь хамгийн муу плей-офф болж байгаа нь Спорс. Тэгэхээр өөрөө тэрийг анзаарсан байж та бас би ер нь энэ цуврал нэг л болохгүй байна. Тэгээ J-Dub байхгүй. Тийм яаж яах J-Dub. Би одоо яг цуврал эхлэхийн өмнө хэлж ирсэн. тоглолтыг найруулдаг одоо энэ таандрын сагсан мөнгөний гол хоёр хүн нь өөрөө байхгүй байгаа. Тийм болохоор арга ядаад Маккейнийг гараандаа гаргаж. Хулангийн айгүй гоё хэлсэн юм. Спорсын хамгаалалт амар байна гэдэг чинь тэр л байхгүй. Бид нар ягаад амар тоглож байгаа баг энэ биш. Чи муу тоглолоо гэж яриад байгаа. Тэр чинь бодохгүй хэрүүл болчиход байна. Цуврал эхлэхийн Би Шэйг л үнэхээр сайн тоглож байгаа гэж харж байгаа. Цуврал. Зүгээр л алдаа авахыг гэсэн үйлдэлүүд нь жоох хитэрчээд байгаа. илүү юм хийчихэд. Илүү юм хийж. Тэгэхээр тэр дундаа шийдэлтүүд хөдөлгөөн тэгэл үнэхээр гоё шүү дээ шээ. Тэгээ одоо скил тэгээ одоо нөгөө тим хүлэн зөвшөөрөх арга хэрэгтэй. ядж байгаа шүү дээ. Гэхдээ бас Хүнийг байгаагаар нь хүлэн зөвшөөрөх хэрэгтэй гэж бид нар ярьдаг шүү дээ. Одоо жишээ нь юу гэдэг юм. Алдаа оноотой хүлэн зөвшөөрөх тий. Хайрлах шиг хүлэн зөвшөөрөх энэ угаасаа л юм уу. Жишээ нь юу гэдэг Копигийн муухай шиг бүгд мэднэ шүү дээ. Багийнхныгаа бэлтгэл дээрээ загнадаг, юм дуурдггүй, тоглолтын дундор Куами загнадаг.
За тэгээ плей-офф дээр тохоодож мохоцсон хинэгчлээ Сакраментотой бүсийн финал дээр лөө Майк Бибиг лөө Майк Бибиг шүү. тохооддог тийм үйл зөндөл байсан шүү дээ. Бид хүлэн зөвшөөрсөн байхгүй. Коби угаасаа тийм харьяасантай. Одоо бидэрт нөгөө нэг юм яг юм хүнийг таниад процессын явцдаа нөгөө нэг сайнлууд нарсан л одоо нэг бас нэг юм шүүмжлэлтүүд нь харддаг юм процесс дээр л. Сүүлийн миний санджаагаар сүүлийн одоо хэдэн жилийн суурлуудаас ийм хэрүүлэлтэй гоё те шүүмжлэлтэй хэл амтай суурл нь баг болог баг шүү те. Тийм ер нь зүгээр заах хэрүүлүүд бол зөндөө байсан. Бүх цуврал төр байсан. Тэгвэл яг тоглолт нь өөрөө энэ өнгөрсөн 6 тоглолтод зургуулаа өөрөө ийм уур амьсгалтай. Тэр талбай зүгээр яг нэг зүгээр одоо OKC-гийн Spurs-ийн альныхын ч фэн биш хүн үзэхэд бол зүгээр жинхэнэ яг саксофонгийн амар гоё тоглолтууд болж байгаа. Энд чинь бүр юм зүгээр вар болоод байгаа байхгүй дайн. Яг үнэ. Тэнд ерөөсөө тэр бөмбөг болгоны төлөө ерөөсөө амиа тавьж байгаа байхгүй. Хоёр багийн би Угаасаа бид нар нөгөө цомын тэмцээн дээр ч тэр өлрөлтч тэр энэ хоёр багаас жинзи ингэж өрсөлдөж байсан. хартсан болохоор энэ цуврал ер нь нэг иймэрхүү уур амьсгалтай явахыг угаасаа мэдчихсэн. Тэндээ ч энэ хоёрыг угаасаа бүсийн финал гараасаа гэж бодож исэн. Үдээрээ. Тэгээд яг бидний хүсэл биелсэн. Хамгийн ширүүн жинзи. Тэгээд бүр хүсэл биелэхдээ одоо бүр 7 дахь тоглолтын өмнө тулж ирчээд байна. Би одоо нэг амар чухал статистик дурдах чинь заяа. Өнгөрсөн жил Oklahoma City Thunder баг 7 дахь тоглолтод оролцохынхаа өмнөх 6 дахь тоглолтуудад бүгдэн дээр нь 20-с дээш онооны зөрүүтэй хожигдчихжээ. Яг Spurs-тэй адилхан. Тэгээд 7 дахь тоглолтуудыг бүгднийг бүр үнэхээр супер хийгээд дуусгаж чаддаг. Ер нь бол 2 тоглолт дараалаад муу тоглохын сүүлийн 2 жил бол огт хараагүй. Гэхдээ хүн дутуу байгаа гэдэг том шалтгаан бол байгаа. Тэр хоёр орон зай нь бол амар том чухал хоёр хүн шүү дээ. Одоо ялангуяа нөө цуврал эхлэхийн өмнө нөө таамгаа ярьж хахад би 7 тоглолтод OKC гэж хэлсэн шүү дээ. Санаж байгааз. Тэр хоёрын орон зайг шүүгч нөхчих юм шиг хоёр шүүгч. За Гэхдээ гоё юу хэлжсэн шүү дээ. J-Dub тоглосон шүү. энэ цуврал 7 тоглох уугүйд би амар эргэлзэж байгаа. Хизээ гуяа бариад гараад явах бол гэж хэлжсэн шүү дээ. J-Dub тоглохгүй болцоо. Өнөөдөр тоглохгүй тоглохгүй. Харин цувралын өмнө J-Dub чи чинь нөгөө маргааш цуврал эхлэх чинь гингүүт таамгаа хэлээ. J-Dub тоглоно гэж хэлсэн шүү дээ. Энэ 7 тоглолт дээр онцлоод хэлэхэд Spurs ямар ч туршлахгүй баг. Тий. Ямар ч туршлагагүй. 7 дээр бөмбөгөөж барихгүй сандарч иж мэдэн зэ. Нөгөө л нөө арай туршлагатай Caruso тэ Chet тэ Одоо бүгд туршлагатай. Гэхдээ хоёр гол тоглогч байхгүй. Тэгэхээр энэ хоёр багийн бас чухал тоглогч шүү дээ. Тэгэхээр энэ зурвал дээр одоо яг 7 тоглолтын дээр хин хэдэн шалтгаан байхгүй л гэсэн. Миний хувьд ч тэ. Одоо нэг нь хожигдвол би нэг залуу тэ туршлагагүй. Нөгөө нь туршлагатай мөртлөө хоёр тоглогч байхгүй тохиолдлыг тэнцүүлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ 7 тоглолтын дээр бол одоо OKC-гийн талд арай илүү даваа тал байгаа бахаа л гэж бодоод талбаан даваа тал байна тийм. Талбаан нэгдүгээр талбаан даваа тал байна. Хоёрдугаар түрүү жил энэ жил энэ төр ингээд нэг юм 3-4 удаа 7 дахь тоглолтод ороод үзэж үзсэн байна. Хойно гараад үзсэн байна. Ялж ялагдаад янз бүрийн оноо дээр гарах, дутуу бодох, 20 оноо илүү гарах, байруулах янз бүрийн нөхцөл байдлуудад 7 дахь тоглолтод ороод үзсэн. Гэдэг чинь өөрөө юм пайранд орох момент үүснээрээ баг. Spurs одоо шинэ юу гэдэг эрт ингээд нэг оноо тасарчих юм бол эрт хожоод оноогоо бариулаад тэр нь шоконд орох. Эсвэл оноо эрт тасарчих юм бол хүч чадахгүй юм байна гэдэг юм шоконд орох. Тийм нөхцөл байдал орж үзээгүй учраас тийм паник асуудлууд бол Spurs арай илүү байгаа. Одоо бид нар дахиад бас тэнцүүхэнд 7 дахь тоглолт үзэх үү гэдэг дээр бол бас жоохон эргэлзээтэй. Зүгээр гэхдээ энийг Spurs OKC нэрээ жоохон даваад барин 51 дижсэн. Зүгээр нэг жоохон илүү тэрийг тэнцвэржүүлж байгаа нэг юм Wemby гэдэг тоглогч 40-20 хийж магадгүй юм байна. Тийм. Эсвэл бүр 15 хийж мэднэ. Аагүй. Wemby болохгүй байх. Тэр гол асуудал шүү дээ. Harper Castle 2 Wemby-сэн тоглоод Spurs очно. Гэвлүүд. Гэхдээ тэгээд Harper Castle 2 муу тоглолцвол яах вэ? Гэхдээ одоо өнгөрсөн жилийн Halliburton-аас ингээ харахад ч гэсэндээ плеймейкер гэдэг чинь амар чухал хүн байгаа даа шүү дээ. Тэгэн гурт за Harper туршлагагүй тий. Нөгөө талд хоёр плеймейкер нь байхгүй. Хин орлогын гурт за McCann, Caruso, SJ гэдэг ч юм уу тий. Тэгээ хараа айгүй сайн орлоод байгаа шүү дээ. Уалсан. Гүү шүү дээ. Тэгж хорлсон бол одоо Caruso нэг тоглолт бүч баг 2 тоглолт авч өглөө. Тэгсэн. За Shea нэг тоглолт авсан. Гэвч 3 ажил. За өөр ер нь зүгээр тэр хожил авахд McCann нэг тоглолт авч өгсөн тийм үү? Энэ зүгээр нэг хожилт. Олдж байгаа минутанд нь Jalen Williams манай Вьетнам нэг тоглолт авч өгсөн шүү. Тий. Hartenstein амар сайн тоглож иж тэр тоглолтын дээр бас хоцсон. Би энэ дээр зөв нэг л юмд амар баярлаад байгаа. Одоо OKC хожиж мөжлөө ч гэдэг юм аль нь ч хоцсон хамаагүй л зүгээр OKC хожлоо гэж бодоход нөгөө
амар баг хувьтай тоглоод бүсийн MVP болсон манай Джейсон Тейтумын юм бардагдаад ингээд шейлэм шилж чинь одоо айгуу гоё. Түрүү жил чи манай Тейтум ч айгуу муулдаг байсан шүү дээ. Бүсийн финал яадаг гэлээ. 40 хүрэхгүй хувьтай тоглосон MVP шин тоглох байх 35 тоо. 37. Манай Тейтумыг мартагч тэрнээ амар баярлцсан. Хэцүү гал та шив. За. Одоо тэгээд яриад дээр угаасаа тэгээд эхнээсээ л хийсэн OKC л гэж бодож байна. Ямар ч гэсэн хамгийн гоё гейм 7 гарч ирэх гэл хамгийн гоё. Тийм. Тэгээ энэ дээр 62-оос дээш хожил авсан 2 баг бүсийн финалд хоорондоо учирж байгаа 2 тохиолдол болж байна шүү. За, эцэст нь тэгээд оны шидэг засгаж уулагчийн эзэн тодорлоо. Мазуула. Энд ч тэгээд маргаанг охоо. Энэ лигтээ бас хортой юм аа. Танад нөгөө executive менежер нь Brad Stevens авсан шүү дээ. Тий. Өдөрлөгийн төвшин сайн байна. Дасгалжуулагч чинь шилдэг засгалж. Танаа тоглогч нар чинь болохгүй нэ гэж мессеж өгчлээ шүү дээ. Тоглолтод нь болохгүй байгаа нь үнэн л эзтэй гэхдээ. Одоо JJ2-ийн нэг нь угаасаа явуулгаар юм болж юм доо ер нь өөр ирээд. Spurs-ийн Mitch Johnson 1-р байрын 9 санал авч 3-т ирэмблэгдсэн юм байна. За, OKC-гийн Mark Daigneault яг хөө өнгөрсөн давар болсон. Яагаад ингэж өгөхгүй амар утсан юм бэ? Хүмүүс үгүй байна. Тий. Би бол баг хамгийн ихэнд л өчмөр санагдсан шүү дээ. Харин тий. MVP-ийг араас өгч шүү. Маргаж гэнэ үү? Үгүй. Надад бол мархан Ямар байхгүй. бүрэлдэхүүнээр Энд чинь зөвхөн улирлын шүү дээ. Харин тий. Плей-офф тооцогдохгүй юм чинь. Тэгэхээр улиралд бол угаасаа ямар бүрэлдэхүүнээр яаж тоглуулж хэдээр гаргасан бэ гэдгээ бодвол угаасаа л мацуулаа л та. Mitch Johnson плей-оффт оруулаад өгдөг бол би бол баг Mitch Johnson өгүүлээ өгнө. Тий. Бикерстаф ч гэж болно. Байж болно. Гэтэ угаасаа удирлын Плей-офф шагнал. Bigstaff бол тэгтээ муу байсан. Тага Сплитерийн дунд явж байгаа ш төөрх яа. Редикос 3 оны санал авсан шүү дээ. Тага Сплитерийн дунд явж Редик байгаа. Аваад шүү дээ. Редик бол үнэхээр авах. Тийм, Редик бол биш. Яг тустай өстой. Тага Сплитерийг л бодоод баярлаад байгаа. Харин тий. Сайн байсан шүү дээ. Тэр Портлендээс бол явсан дээр угаасаа. Оо, эн чинь тэгээд CV-н дээр нь өөргөн Тий. нэмэр гачиртай шүү дээ. Дараагийн ажлын ярилцлага дээр. Чи бас 3 оноо авцсан байна. Тийм би оны шилдэг тасгалжуулагчийн өрсөлдөөнд ороод эн чинь бас оноо авч ирсэн гэдэг. Энд чи одоо юу юм? Эхний 4 8 топ 8 дотор орсон байна гэсэн үг шүү дээ. Тий. Тийм. Маргаангүй. Шарлотт энэ дундаас тэр юунд ороогүй нь болохоос плей-оффт ороогүй мултарсан болохоос биш. Чарлз Ли нэлээд дээгүүр явж байгаа нэр нь. Тийм байна. Гэтэ яг Шарлоттын үйлрэлч гэсэн нэг тийм муу байгаа. Бас сүүлдээ сайжирсан юм да. Тийм. За би ганц асуулт асуугаад дуусгачих. За 7 дахь тоглолтод аль нь? OKC гэж одоо анх хэлсэн юм чи одоо тэрийг амар өөрчлөлт юм шиг. Өөрөө Би дэвтэрсэн. тэгтээ анх хэлж байхдаа угаасаа J-Dub тоглол гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр J-Dub байхгүй ч гэсэн одоо тэр яг OKC гэдгээр л үлдээ. Богих. Саад байна шүү дээ. Би тархиад авахгүй зүрхээ. Зүрх чи хаана? Зүрх сэтгэл болохоор Спurs очижсоо гэж бодоод байна. Гэтэ зүгээр яг юм олон жил сагс жоохон үзэж байгаагийн үзэгчийн хуваар ингээд хариулахаар илүү давуу тал нь ялч өгөхгүйсэй дээр хэлвэл байна л та. Талбай. Тийм. Ер нь талбай дээр их сайн тоглож Зүгээр би ягаад Spurs-ыг зүрхсээсээ дэмжиж нэтлэр би LeBron-оос хойш LeBron зодод тайлаад тоглогчийн хуваар хин нэгэн тоглогчийг гэдэг хэнийг харна хэнийг дэмжинэ гэж боддог байсан бохоггүй юу? LeBron байхгүй болчлоо шүү дээ. Би ингээд 2003 оноос карьерийн эхний үеэс ингээд дэмжижсэн. Яг тоглолт зөвхөн хувь тоглогчоор. Тэгээд дэмжлээс би зүгээр Wemby гэдэг тоглогчийг энэ үнэхээр амар сагсчин юм байна. LeBron хойш магадгүй миний харж байгаа хамгийн амар сагсчин энэ байх. Би энийг цааш нь ингээд тоглолт нь харж болох юм байна гэдэг юм мэдрэмж авсан. Учираас зүгээр зүсгэлтэнд доодог шүү. Тэрнээс би Spurs-ыг дэмждэг, багаар нь дэмждэг гэсэн утгаар биш. За тэгвэл Spurs хожоод Wemby болторох боломж байхгүй шүү дээ. За хулангаас ч одоо юу болсон юм бэ? Хончтой хөө. Тэгээс 7 тоглолтод өгсөн. Тэгээ чамаас би яг асуусан шүү дээ. Зүрх сэтгэл хоёроо ялгаад ингээд зүрх тарих хоёроо ялгаад хариулвал. Гандил 2 тоглогч гинхтэй болохоор бас Spurs ээж магадгүй гэж бодож байгаа. Одох нь тийм байгаа шүү дээ. Байгаа. За. Тэгэл хожигдсон ч яах вэ зүгээр шүү дээ. 100 гоё өөрчлөлт хийнэ. Тэр нэг нь хожил таар. Гой тоглолт болсон. Харамсалтай нь үзэгч бид нэр бүрэн бүрэлдэхүүнээр нь 7-т тоглолтыг л үзэж чадахгүй. Тийм. Хин нэг нь гинтэлтэй байсан гэдэг нэг юм гарах гэдэг шүү дээ. Тэгээ чин сэтгэлээсээ хүсэж байгаа ганц зүйл бол ямар шүүлтийн асуулт. Харин тийм харасаа л гэж үнэхээр ийм гоё цуврал, ийм гоё тоглолтыг нэг юм самраад талбай дээр гарч байгаа тамирчдаас өөр хүчин зүйлбэртэй шийдээсэй. Тий. За дуусах юм. Хүслэгтэй хараад За, яах тийм ингээд хараад өнөөдрийнхөө чах, дуурайг
дуусгая. Тэгээд 7 дахь тоглолтоо жаргаж үзэцгээгээр үзэгчтэй Баазрын ивент гэдэг цасан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola байлаа. Дараагийн базараар уулзцгаая баяртай. I gotta hold down the city. Gotta let you know where I come Gotta from. hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.